Сайн байцгаана эрхэм сонсогчдоо. Sputnik Монгол 92.5 бизнес эдийн засгийн тэнхлэг нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. За өнөөдөр манай студид зочноор автозамын засвар арчлалтын нэгтгэл төрийн өмчит хувьцаат компани Налах дүүргэх салбарын менежер Тэлмүн ураг дээр ирсэн байна. За танд энэ өдрийн мэнд хүргэе. За танд энэ өдрийн мэнд хүргэе. Бид өнөөдөр бас их чухал сэдвээр ярилцсан. Тэгээ ер нь одоо автозамын засвар арчлалтын нэгтгэл төрийн өмчит хувьцаат компани гэдээ би сая тандыг одоо танилцуултахтаа хэллээ. Тэгэхээр энэ автозамын засвар арчлалтын нэгтгэл төрийн өмчит хувьцаат компани маань одоо 20 компаниг нэгтгэсэн юм компани болсон шүү дээ. Тэгэхээр яриагаа эндээс эхлэе гэж бодож байна. Энэ хэдэн онд ингээд нэгтгээд одоо үйл ажиллагаагаа явуулаад одоо ч 2026 он болсон биз шүү дээ. Тэгээд энэ талаараа эхэлж яриад цаашдаа яриаг үргэлжлүүлье. За тэгээ. За сонсогчдод бол үзэгчдээ энэ өрөө мэндийг хүргэе. За манай автозамын засвар арчлалтын нэгтгэл төрийн өмчит хувьцаат компани бол 2023 онд засгийн газрын 202 дугаар тогтоол шийдвэрээр тусдаа байсан 20 төрийн өмчит хувьцаат компани нэгтгээд автозамын засвар арчлалтын нэгтгэл төрийн өмчит хувьцаат компани болгосон байна. 2023 онд. За 2023 онд бол цаасан дээр шийдвэр маань яваад за 20 тусдаа байсан төрийн өмчит компанийг татан буулгах гээд энэ олон процессууд яваад за 2025 оны 4 сарын 1-ний өдрөөс ахуулаад яг аль бие ёсоор автозамын засвар арчлалтын нэгтгэл төрийн өмчит хувьцаат компани болоод тусдаа байсан 20 компаниг маань салбар төлөөлөгчийн байгууллага болгоод 2025 оны 4 сарын 1-ний өдрөөс эхлээд яг аль бие ёсоор үйл ажиллагаа явуулж эхэлсэн ийм төрийн өмчит хувьцаат компани байгаа. За манай компани үндсэн үйл ажиллагаа юу вэ гэхээр Монгол улсад байгаа олон улс улсын чанартай автозамын засвар арчлалтын ажлыг хариуцсан ажилтдаг төрийн өмчит хувьцаат компани байгаа гэсэн үг. Тийм. Тэгэхээр нөгөө танд болон сонсогчдод илүү ойлгомжтой тайлбарлахад юу юм бэ гэхээр Улаанбаатар хотоос бусад байж байгаа Улаанбаатар хотыг аймгийн төвтэй холбох, аймгийн төвийг аймгийн төвтэй холбох энэ автозамуудын засвар арчлалтыг хариуцсан ажилтдаг. За мөн Монгол улсын нутаг дэвсгэрээр дайвран өнгөрж байгаа Asian Highway 3 буюу олон улсын чанартай автозамын засвар арчлалтыг мөн хариуцсан ажилтдаг төрийн өмчит хувьцаат компани байна. Энэ ч одоо нөгөө 15 км уртаа одоо олон улсын одоо ийм зам байгаа шүү дээ. Тэгээд 7400 нь болохоор нөгөө хатуу урчлалттай зам гэж явдаг тийм ээ. Тэгэхээр эдгээр одоо замуудын арчлалт одоо засвар за тэгээд эвдрэл гэмтлэгтэй одоо ялангуяа зүүн тийшээ бол нэлийн эвдрэл гэмтэлтэй байдаг шүү дээ. Замын асуудал бол. Тэгэхээр энэ тал дээр танаа одоо энэ шинээрх нь хайшин тий одоо нэгтгэл болсноос хойш хийж гүйцэтгэж байгаа одоо шинэхэн одоо сайхан юм бүтээн байгуулалт ажлууд юу вэ? За ер нь бол яг бид нэр тусдаас төрийн өмчит компаниудыг нэгтгэхэд нэг болгосон хамгийн том одоо зорилго хамгийн том чиглэл бол юу юм бэ гэхээр бид бол Монгол улсын хэмжээнд зам засварлах болон арчлалтын ажлыг нэгдсэн нэг стандарт бодлохоор ажиллаж байна. Одоо Баруун аймагт ажиллаж байгаа нэг стандартууд бол одоо цалин мөнгө нь өөр байсан ч юм уу те стандартын хувьд бүхэн эвдэрлийг засахын хувьд өөр байсан ч гэдэг юм уу. За хамгийн ялангуяа бол энэ хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрүүл ахуйн чиглэлээр хүн нэг бүрийн хамгаалах хэрэгслийн одоо хэрэгжилж байгаа эд зүйлс нь өөр байдаг ч юм уу. Иймэрхүү асуудлыг бол биднэрт нэгдүгürt хамгийн түрүүнд шийдсэн. 2025 оны 4 сарын 1-ээс яг салбар төлөөлөгчийн байгууллага болоод бидний хамгийн ихэнд шийдсэн асуудал юу юм бэ гэхээр хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрүүл ахуйн чиглэлийн нэг бүрийн хамгаалах хэрэгслийг нэгдсэн нэг стандартад оруулж өгсөн гэсэн. За өмнө нь одоо юу гэдгийг бид нэр хамгаалах гутал энэ аюул дээр бакал өмсөд гардаг ч байсан ч юм уу те. Ийм асуудлууд сүүлийн хэдэн жилүүд бол нэлээдгүй байсныг энэ хүн нэг бүрийн хамгаалах хэрэгслийг хамгийн түрүүнд бид нэгдсэн нэг стандартад оруулж өгсөн. Одоо ямар ч газар манай 20 салбар төлөөлөгчд ажиллаж байгаа салбарууд дээр очиод үзэх юм бол нэгдсэн нэг хөдөлмөрийн аюулгүй байдлын хувцастай. За хөдөлмөрийн урталтай хамгаалттай энэ гуталтай ингээд ажиллаж байгаа гэсэн. За дараагийн хувьд бол бид нар бол ямар ч байсан энэ бензин тос болон маш техник хэрэгжилж байгаа машин механизм техникүүдтэй одоо яг стандарт ноорн дүрм журмыг нь гаргаж өгсөн. 100 км-т болон тонн километрийн ачаа шатгууны ноорн ориентир нь ямар байгаа юм бэ? Яг ямар хэдэн километрт хэдэн литр бензин зарцуулж байгаа. Яаж байгаа гэдгийг бид нэр GPS-ээр бүх мэдээллүүдийг нэгтгэн мэдээлэл гаргаад энэ дээр илүү хяналттай болж өгсөн байгаа бид.
нар. Тэгэхээр нөгөө нэг өмнө жилүүдэд энэ авцам засвар арчилтын компаниудад үйлдвэрлэгдээд байсан бас нэгийнхэн том шалтгаануудын нэг энэ бензин тосны алдагдал. За энэ тонн километрээр тооцож олгож байгаа санхүүжилтийн асуудлыг зарим талдаа өндөр, зарим талдаа бага одоо ингэ нөгөө манай дээр явж байгаа жолооч нар юм уу те гэрээгээр явж байгаа хүмүүстэй илүү алдагдaltaй байсныг нэгдсэн нэг стандартад оруулаад ингээд ажиллаж байгаа бас нэг том шалтгаан. Нэгтгэл болсон нэг шалтгаан бол энэ болоод ажиллаж байгаа гэсэн. Ер нь яагаад заавал нэгтгэл болж 20 компани нэгтгэх юм шийдвэр гарсан бол энэ яг юунаас болж юунаас үүдэлтэй ингэж хийгдсэн бэ? За 2023 онд бол одоо нөгөө төрийн өмчит компаниудын тоог багасгах нэгдүгээр, хоёрдугаарт тусдаа төрийн өмчийн компаниуд дээр байж байгаа төлөөлөл удирдах зөвлөл зэрэг удирдлагын зардлыг бууруулах. За гуравдугаарт ер нь энэ зам засвар арчилтын компаниудыг нэгдсэн нэг стандарт олгох. Одоо Баруун аймагт ажиллаж байгаа замчдын цалин, Зүүн аймагт ажиллаж байгаа замчдын цалин хоорондоо тис ялгаатай гэсэн өөр байсан. За энийг бол нэгдсэн нэг стандарт оруулах гэдэг энэ засгийн газрын шийдвэр гарсан. Энийг бол бүхэн бол одоо ингээд нэгдсэн нэг удирдлага болоод явж байгаа. Хамгийн том шийдвэр бол одоо Баруун аймагт ажиллаж байгаа замчин, Зүүн аймагт одоо юу гэдэг нь Баруун зүүн говийн бүсэд ажиллаж байгаа замчдын цалин хоорондоо эрс ялгаатай байсныг нэгтгэл компани болсноор замчдын болон цалингийн ялгамжтай байдлаар арилсан байна. Энэ дэр бол одоо ингээд бас том менежментийн өөрчлөлт хийх. За менежментийн өөрчлөлт гэдэг чинь бас нэг үр ашгийг дээшлүүлж бүтээмжтэй байх тал дээр ч гэдэг юм уу. Ийм одоо бас нэлээд том зорилттой байсан байх гэж бодож байна лээ. Тэгэхээр одоо цалин хүний нөөц за яг энэ талаар хоёлоо дараа нь ярих. Ер нь бол хувийн хөвшлийн компаниуд бас илүү идэвхтэй оролцоотой байх үүднээс бас хийгдсэн байж болох уу? За Монгол улсад нийтдээ бол нэг 10,000 орчим километр сайжруулсан болон асфальт бетон зам байгаагийн нийтдээ нэг 6,000 орчим километр асфальт бетон зам болон 4,000 орчим километр сайжруулсан шорон хөрсийг манай Ад заа нэгтгэл компани хариуцсан ажиллаж байгаа. За хүний нөөцийн бодлогын хувьд бол бид нар сайжруулах чиглэлээр одоо яаж ажиллаж байгаа вэ гэхээр сүүлийн нэгтгэл болохоос өмнө тусдаа байсан төрийн өмчит компаниуд нэг ойролцоогоор 20-25 хүнтэй ингээд ажиллаж исэн. Тэгэхээр одоо нийтдээ Ад заа нэгтгэлд бол 2026 оны 4-р сарын 1-ний байдлаар бол 725 хүн яг Монгол улсын 16 аймагт 20 салбараар бид бүхэн ингээд ажиллаж байна. За тэгээд ер нь шинжилэл бодлогын хувьд бол бид нар яаж явж байгаа юм бэхээр 2025 оны 4 сарын 1-ээс ахуулаад бид нар бол яг үндсэн үйл ажиллагаанд ороод энэ бодлогоо тодорхойлоод юмнуудаа явуулаад ингээд явж байгаа юм компани байна. Тэгээ энэ одоо нөгөө зорилт одоо томоохон менежмент одоо хийх гэдэг байгаа шүү дээ. Тэгээ энэ одоо яг хийгдэж чадсан уу? За яг бид бол одоо сүүлийн одоо түрүүн хэлснээр 25 оны 4 сарын 1 одоо бол 26 оны 8 сархээр нэг жил 4 сарын хугацаанд бол бид нэр бэлтгэл ажлыг хангах илүү их олон улсын байгууллагууд болон манайтай төстэй үйл ажиллагаа явуулдаг гадаад олон оронд байж байгаа компаниудтай харилцаа сайжруулах гэд энэ чиглэлээр бол бид нэр их ажиллаж байна. За зүгээр тоо баримтан дээр бид нар ярих юм бол 2024 онд оны санхүүгийн жилийн эцсийн байдлаар харахад бол 30 тэрбумын бид нар алдагдaltaй гарсан бол за 25 оны санхүүгийн байдлаар бол 1.5 тэрбумын алдагдaltaй гарсан байна. Тэгэхээр одоо энэ нөгөө санхүүгийн үзүүлэлтийг бид нар илүү их сайжруулах. Яагаад энэ сайжирж байгаа юм бэ гэхээр бид нар энэ бензин шатхуун тосон дээрээ бид нар илүү хяналтаа сайжруулсан энэ асуудлууд байгаа. Үр ашиггүй гарч исэн удирдлагын зардлуудыг хэмсэн ч юм уу те. Иймэрхүү бид нарт үр ашигтай санхүүгийн хувьд сайжирсан үзүүлэлтүүд гарч байгаа. Тэгэхээр авцам засвар арчилтын нэгтгэл бол ер нь яг ийм хурдан хугацаанд бол бид нар бол үр ашигыг бол бид нар харахгүй байгаа. Доорож бид нар 5 жилийн дараа үр ашигаа бид нар бол 5 жилийн дараа бол санхүүгийн ашиг дээр хасахтаа биш нэмэгтэй ашигтай орлоготой гаргахаар ер нь бол нэгтгэл компани зүгээс. Тэгээ одоо бол бас яг ингээ харж хахад яг бага хугацаа өнгөрсөн боловч нэг бүтээмж дээшилсэн болов. Үр ашиг нэмэгдэх шин харагдаж байна уу? Эсвэл бүр эсрэгээрээ байна уу гэдэг бас асуудалтай болоо гэж бодоод байгаа. Ягаад гэвэл би энийг асуусан гэхээр бас аудитын шалгалтын хүрээнд ч гэсэн нэлээ том тоонууд харагдчихилээ л дээ. Тэгэхээр зэрэг та мэргэжлийн хүний хувьд, менежер хүний хувьд бол бас яг энэ тоон дээр тулгуурлаад бидэнд за яг ямар асуудлаас болоод, ямар одоо шалтгаанаас болоод бас нэг юм юутай болов юу гэдгийг сая аудитын шалгалтын дээр нэг асуудал гарсан шүү дээ. Энэ талаар яриад өгөөч. За энэ дээр бол яг одоо нөгөө сүүлийн хэдэн жил бол
бид нэр Монгол улсын сүүлийн 20 жилд бол бид нэр замгүй ахын зовлонтой байсан. За аймгийн төв рүү очиход одоо жишээлбэл бид нэр Хинтээ аймгаас ирэхэд бид нэр нэг асфальт бетон замгүй ахт бол нэг 8-10 цаг явдаг ч юм уу тий. Замгүй байна гэд. Одоо бол бид нэр сүүлийн энэ мянганы зам гэд төсөл явснаас хойш А0101 Улаанбаатар Чойр чиглэлийн зам бол 2005 он тавигдсан. Нийт тавигдаад 21 жил болж байгаа. Тэгэхээр Монгол улсын хэмжээнд бол байж байгаа манай компани хариуцж байгаа 8000 км автозамын нийт үнэлгээг бодохоор нэг 3-аас 4 их 80 төгрөгийн бид нэр замыг тавьчихсан байна. Эргүүлээд бид нэр буцаагаад энэ нөгөө замтай байхын зовлон буюу энийг арчлах хамгаалах энэ асуудлаа бид нэр орхитуулаад сүүлийн хэдэн жил ирсэн. За тэгэхээр нөгөө энэ гараад ээж байгаа үр төлбөрүүд, энэ асуудлууд, аудитын дүгнэлтүүд ихэнх зөрчлүүд юун дээр гарч исэн юм ихээр нөгөө замаа бид нэр ашиглаад байдаг арчлах дээрээ эргүүлээд тавьж байгаа хөрөнгө нь бага байгаад байсан. За тэгэхээр нөгөө үйлдвэрлэсэн бидний хамгийн их алдагдал хүлээсэн юу ихээр татврын өрнүүд бид нар хамгийн их баг. За хамгийн сүүлийн жишээн дээр ихэд 25 оны аудитын дүгнэлтээр хаа бид нэр 6.1 тэрбум төгрөгийн татврын өртөө. Эннээс ахуулаад өрнүүд нэгдүгээрт баг. Хоёрдугаарт бол бид нар нөгөө хувь хүнтэй хийсэн гэрээ дээр бол бид нар хувь хүнээс хийсэн орлогон дээр бас нэг 3 орчим тэрбум төгрөгийн өртөө ингээ гараад ирж байгаа. Хувийн ямар одоо жишээлбэл хувь хүнтэй гэрээлж ажилуулсан нөгөө өөрөө өөргөхөөр ажилуулсан гэрээ. За одоо нөгөө замын тэмдэглэгээ хөвөнээр хийлгсэн ч юм уу тий. Иймэрхүү ажил дээр бол хийлгсэн алдагдал бол биднэрт нэлээд харагдаад 25 оны санхүү дээр харагдсан. Тэгэхээр юу юм бэ гэхээр одоо жишээлбэл А0101 Улаанбаатар Чойр чиглэлийн автозамыг бүрэн гүйцэд завсарлахад биднэрт нэг 8 орчим тэрбум төгрөг жилдээ тавигдвал бид нар ямар ч эвдрэл нөхөөсгүй замын хажуугийн хөвөө тэмдэглэгээ замын хажуугийн хог цэвэрлэгийг бол бид нар асуудалгүй хийчнэ гэдэг саналаа явуулдаг. За гэхдээ нөгөө энэ улс орны төсвийн байдлаас болоод юм уу энэ автозам ашиглалтны хураамжаа төвлөрүүлж чадаагүйгээс ч юм уу бид нар жишээлх юм бол 2026 онд налаах дүүрэгдэх салбарын хариуцсан ажилдаг 3 чиглэлийн автозамыг ямарваа нэгэн нөхөн эвдэрлэггүй бүрэн гүйцэд завсарлан ажиллахад 10.2 тэрбум төгрөг хэрэгтэй гэдэг саналаа явуулахад бид нар дээр 2026 онд тавигдсан мөнгө нь 1.2 тэрбум төгрөг. Тэгэхээр нийт зам дээр үүссэн 10 нүхний нэг нүхийг нь л бөглөж асуудал хэмжээний мөнгө тавигддаг. Тэгэхээр нөгөө энэ олон жилүүдийнх нь алдагдал санхүүгийн болоод замын арчлал засварынхаа хийж чадахгүй байгаагаас үүсэж байгаа энэ асуудал олон жилийн өмнө төрөмтлөгцөөр хагаад одоогийн нүүр төлбөр. За тэгээ энэ автозам ашиглалтны замын илэгдэл хоригдлын асуудал нэгдүгээр хамгийн том хүчин зүйл нь үүсээд байгаа гэсэн. Тэгээ бид одоо юу гэдгийг сонсогчдод бид нар бол одоо ингээд шин зам баригдсан зам одоо сайхан таатал байна л та. Тэгтээ нөгөө замын ашиглалт засвар, илэгдэл хорогдол одоо энэ бүхэнд байнгын одоо тэр засж ээж нөгөө эдийн засгийнхаа өөр ашигтай бас холбож үзэхэд бол энэ дээр бол бас нэг гар татхааргүй аятайхан байхгүй бол тэрнээс илүү зардал гарч байгаа байхгүй юу. Тэгэхээр ялангуяа зүүн тишээгээ тийм одоо Улаанбаатар сайн шанд юу Мандалгой 70 задгаа тий сайн шанд шүү. Ингээд энэ хэсэгт бол одоо бас нэлийн замын даац ихтэй болоо гэж харагддаг байхгүй. Ягаад тэгэхээр одоо нөгөө утаагүй түлш мүлс зөөгөөл, нүүрсээ зөөгөөл хүнд даацын тэрэгнүүд бол их явдаг штэ. Тэгэхээр энэ хүнд даацын тэрэгнүүд бол мэдээж одоо тодорхой хичнээн тооног зөөх одоо зам дээр явах стандарттай байдгийн тоог нь хилээ та. Тэгээд бас энэ эвдрэл гэмтэл одоо гарсны одоо тэр хариуцлагын мэдээж тухайн жолооч тухайн тээврийн компанитай ярилдаж нөгөө замын компаниуд л одоо засна одоо арчлаа штэ. Тэгэхээр зэрэг энэ дээр одоо ямар арга шийдэл байдгийг одоо хичнээн 40 хэдэн тонн бодвол зөвх стандарттай байдаг байлгүй дээ. Сүүлийн үед бол яг хоо энэ хараад байхад бол замаа засаад янзлах гал ингэж байгаа. Тэгээд таны нөгөө түрүүний хэлсэн замын хажуутлын хоог тэмдэглэгээгээд ингээд бас одоо асар хүмүүсийн шүүмжилт өртөг юм байна л да. Тэгээ бид нар бол сая одоо бас зарим зовлонгийн сонслоо энэ төсөв мөнгнөөс нь хасдаг төсвийн тодтголд хүртэл хийхээрээ зэрэг хасчдаг ийм асуудал танаад байгаа шүү дээ тийм. Тэгэхээр одоо та нөгөө саяны миний ярьсан зүүн тийшээ явах тэр хүн даацын тэрэгнүүдээс болж эвдрэл хэмтэл гарч идэг. Тэн дээр одоо ямар асуудал ямар шийдэлтэй байх хэрэгтэй байдгийг. За Монгол улсын замын стандарт дээр бол 8 тэнхлэгтэй ачаа тээврийн машин бол 44 тонн хүртэлх
ачаа тээвртэй явах юм стандарт зохицуулт байдаг. За энэ 40 одоо манай Монгол улсад мөрдөгж байгаа замын стандартаар бол бид нар 44 тонн хүртэлгэл тээврийг ихсэл бидний тавьж байгаа стандартын зам бол даанаа. Одоо энгийн ард иргэдэд ойлгохоор бол явж байгаа гэсэн. За тэгэхээр сүүлийн үед одоо жишээлбэл миний одоо энэ яриад байгаа энэ А0101 Улаанбаатар Чойр чиглэлийн автозам бол Монгол улсын логистик тээврийн хамгийн гол тэнхлэгийн зам байгаа. Бүгд найрамдахтад ард улсаас орж ирж байгаа бүх ачаа тээврийн замаар явж байна. За тэгэхээр энэ зам маань 2005 онд тавигдсан гэж би түрүүн. Одоо тэгээ насжилт нь бол бас насжилт нь өндөр болчихсон. Насжилт нь одоо 2005 гэдэг чинь 13 бас дээш ч гэдэг. Тийм одоо 21 жил болчихсон. За стандарт нормоор бол бид нэр заманд 13 жил тутамдаа нэг удаагийн их засвар 6-аас 8 жилдээ ээлжид засвар хийж явах хэрэгтэй. Тэгэхэд бид хоёулангийнх нь ярьж байгаа жишээ авж байгаа энэ зам дээр бол 21 жил болоход 13 жилд нэг удаа их засвар хийх хэрэгтэй. Энэ их засвар нэг ч удаа хийдэг байж байгаа. Тэгэхээр энэ нөгөө нэг хөрөнгө ахаал нөгөө түрүүний минь хэлэх гэж байгаа зовлон хөрөнгө санхүүгээр нийлээд нэгдүгээр хамгийн топ зовлон болж байна. Хоёрдугаарт бол одоо энэ түрүүний таны асуултанд холбогдоод энэ стандартын бус тээврийн хэрэгсэл буюу стандарт бус ачаатай энэ тээврийн хэрэгсэл бол замын илэгдэл хоригдлыг хамгийн их үүсгэж байгаа. Хүнд даацын тээврүүд бол зайлшгүй одоо ингээд нөгөө ялангуяа одоо нөгөө түрүүний хэлсэн утаагүй түлшиг тээвэрлэхэд бол заавал зүүн тишээ илүүтэй их ачаал өгж байгаа шүү. Тэгвэл нөгөө одоо замын тэр 44 тонн даацтай байх гэдэг тэр одоо хүн даацын тэргийг үстэй одоо хяналт байхгүй шүү. Хүн болгон одоо тэгээ хянаад байхгүй илүү дутуу гарах ачаа гээд тэр нөгөө 44 тонноос дээшээ бол нөгөө зам дэвдрэл гарах, гэмтэл гарах ингээд нөгөө засвар арчилгааны шаардлага их үүснэ тийм үү. Тэгэхээр зэрэг энэ дээр одоо таны хэлсэн түрүүн 1.2 тэрбум одоо төгрөгийн энэ засварын юу бол хаанаач хүрэхгүй нь ойлгомжтой шүү дээ. Урд нь бол бас нөгөө төсвийн тодтголоор бол танаа бас юг хасж байсан тохиолдол тийм ээ. Төсвөөс тийм. Одоо тэгээд энэ 2026 онд бас юмыг яаж мэдэх би бол бас төсвийн тодтгол хийгээд хасагдах болов уу гэж бас бодоод байгаа юм л да. Гэвтэл энэ автозам гэдэг маань өөрөө хувь хүн иргэн одоо юу гэдэг юм Монгол улсын эдийн засагт одоо хамгийн чухал одоо юу гэдэг өдөр тутмын хэрэгэлдэг одоо ийм чухал салбар шүү дээ. Тэгээд та бол одоо яг юу гэж бодож байна? Бид нар энэ юу гэдгийг засвар арчлалт шинжилэл хийхдээ болоо төсөв мөнгнөөс одоо нэмэх ёстой юу? Яавал одоо илүү үр дүнтэй шинжилгээг бид хийх хэрэгтэй вэ? Ягаад гэвэл одоо маш хөгжил замын хөгжил бидэнд маш чухал байна шүү дээ. Тийм л байна. Зам сайхан байж хөгжил ярина гэж бодоод байгаа. Зам дагаж хөгжил гэдэг одоо яригцаар. За ер нь залуу хүний хувьд бол одоо энэ салбарт ажиллаж байгаа мэрэгжилтний хувьд бол хэлэхэд за бид нар бол ер нь яг энэ нөгөө ачаа тээвэр даацын хүнд даацын замаа шинжил бид нэр барих хэрэгтэй байна. За тэгтээ яг нөгөө дотор нь тогоон дээр нь ажиллаж байгаа хүний хувьд болон одоо энэ улс эх орны төсөв санхүүгийн байдалтай холбогдуулаад ингээд ярьж байгаа нь дээр бол шууд ингээд зам тавих хэвээр тавиа гэдэг энэ асуудлыг мэрэгчлэлний хувьд хэлгээд нэгдүгээр түнд яагаад гэвэл улс орны санхүүгийн байдал төсөв санхүүгийн байдал ямар байгааг одоо бид нар ард иргэдэд үед мэдчихэж байгаа. Хамгийн гол нь бол одоо энэ нөгөө бид нар замыг бол сайхан тавьж чадчихна. За одоо эргүүлээд бид нэр зам арчлах чиглэлээр илүү их анхаарах хэрэгтэй байна. За энийг илүү их анхаарья гэхээр төсөв мөнгө нь хүрэлцдэггүй гэдэг ийм асуудлуудыг бид нарт одоо төрийн дээд чатны байгууллагуудаас одоо ингээд хэлээд байна. Миний түрүүний хэлсэн жишээн дээр ихэд бид нэр 10 тэрбум төгрөг хэрэгтэй байна. Засвар бүрэн гүйцэд ашиглахад. Тэгэхэд бид нарт 1.2 тэрбум төгрөг тавиад. За тэгэхээр энэ дээр яаж байгаа вэ гэхээр бид нар автозам ашигласны хураамжаас бид нар зам засвар арчлалтынхаа хөрөнгө төсөв санхүүг бид нэр бүрдүүлдэг. За тэгвэл уул нь бол Монгол Улсын автозамын тухай хууль зааснаар бол энэ автозамын засвар арчлалтанд уул нь 8 санхүүгийн их үүсвэрээр бид нар уул нь санхүүжигдэх ёстой байна. Тэгэхэд тэрний ганцхан үйлбэр буюу энэ автозамд ашигласны хураамжаасаа бид нар энэ санхүүжүүлээд байгаа. Тэгээд одоо нөгөө одоо 2026 оны 8 сарын 1-ээс буюу одоо нэг 10 хоногийн өмнөөс энэ автозам ашигласны хураамж нэмэгдлээ л. Тэгсэн 1000-аас 5000 болоод 5000, 100000-аас 20000 болж байгаа. Тэгэхээр энийг нөгөө 5 дахин гинт нэмчлээ тий. 2 дахин гинт нэмчлээ гэдэг ийм асуудал яригдаад байгаа юм л. Тэгэхээр бид нар энийг яаж тайлбарлаж одоо сонсогчдод тайлбарлаж байгаа юм бэ гэхээр 2016 онд 500 төгрөг байсныг бид 1000 төгрөг болж нэмжсэн. 10 жилийн дараа бид нар 5 дахин нэмэгдэж байгаа. За энэ 10 жилийн хугацаанд юмны үн болоод одоо энэ автозам засвар арчлалт бидний хамгийн их шаардлагатай анхдагч түүхийдүүдийн үн 5-аас 12 дахин нэмэгдсэн байна.
Юмнх нь үнэн. Одоо өнөөдрийн байдлаар инфляц 13% хүрчлээ шүү дээ. Тэгээд бүр хамгийн сүүлийн жишээн дээр ярихад 2026 онд дизель түлшний үн хэд дахин нэмэгдсэн бэ гэдэг энэ асуудал. Тэгэхэд 2025 онд 2026 оны төсвийн төсөөллийг гаргаад манай төсөв гаргахдаа дизель түлшний үнийг өмнөх үнээрээ бодож өгсөн. Тийм. Тэгээд яах аргагүй л одоо бид нар энэ авцамаа барьчаад дараа нь засвар шинжилгээний ажлыг хийхэд бол хамгийн түрүүнд юу хэрэгтэй? Мөнгө л хэрэгтэй. Энэ мөнгийг болон санхүүжилтийг нэмэхийн тулд авцам ашигласныхаа хураамжийг бид нар нэмжиж энэ зам бид нар сайхан замаар явах, ийм эвдэрлэггүй замаар явах, аюулгүй зорчих юм боломж биднэрт хамгийн их ойлгогдоод байна. Тэгээ одоо 8 их үүсвэрээс зөвхөн нэг дээр нь төвлөрж бас найдна гэдэг чинь бас жоохон асуудалтай л байна. За ямар ч байсан автозамын хураамж бол сая нэмэгдсэн. Гэхдээ автозамын хураамжийг бол бас нөгөө бэлэн мөнгөөр авахгүй цахимдсан байгаа шүү дээ. Цахимаар аваад. За ер нь бол тээврийн хөгжлийн газар очиод. За тэндээсээ бол сангийн яам дээр төвлөрж байгаа тийм үү? Энэ мөнгө орлого. За энэ мөнгөн орлогыг хуваарлахтаа одоо мэдээж бүхэл замын эвдэрлэгийн төлөө нөгөө ашиглалтын зардал бүхэл юмдаа болоод төсвөлнө шүү дээ. Тэгэхдээ энэ одоо цахимдсан ч гэлээсэн би бас жоохон хардаад байдаг байхгүй юу. Хуучин болоод бүр харддаг байсан тийм үү. Бид нар бэлэн мөнгөөр одоо бол 1000-аас 5000 болцсон. 10-аас 20,000 төгрөг болцсон юм чи бас их асуудалтай. Яг энэ хяналтын систем одоо цахимдсан дижитал шилжилт гэл ингээл юм өөр болоод байгаа нөхцөлд бол одоо маш олон тээврийн хэрэгсэлтэй хүмүүсээс авах тэр замын хураамж бол бас тодорхой хэмжээний орлого төлрүүлэх боломжтой л гэж бодоод байна л да. Та энэ дээр бол одоо бас шудраг хуваарлалт, шудраг оновчтой юу гэдгийг тэр юу төвлөрөл нь бий болж чадна гэдэгт бол итгэлтэй байна. Цахимдсан болохоор. Тийм. Одоо энэ 21-р зуунд илүү бүх юм цахимжиж байна. Тэгээ энэ харга хэмжээнд дээр бол би ер нь бол илүү итгэлтэй байдаг. Яагаад гэвэл ер нь бол энийг бол хүнийг бол бид нар хуурж болох байх. Ер нь яг цахим системийг бид нар хуурахад нэлээд төвөгтэй байх. Төвөгтэй. За Монгол улсын хэмжээнд бол энэ нөгөө төлбөр авах үйл ажиллагааг бол зам тээврийн хөгжлийн төв хариуцаж ажиллаж байгаа. За зам тээврийн хөгжлийн төвийн мэрэгчлэтнүүд бол илүү их дэлгэрэнгүй мэдээллийг өгөх байх. За бид нар хамтарч ажилладаг гүйцэтгэгч байгууллагын хувьд бол илүү их гэрэл гэгээтэй зүйлийг бид нар харж байгаа. За энэ ингээд нэмэгдснийхаа хувьд бол бид нар 2027 онд бүтэн яг нэмэгдсэн хувилбараар мөнгөө төвлөрүүлээд за 28 оноос эхлүүлээд манай дээр тавих мөнгөө өрөг тэр жинэгээр нэмэгдэх бах. Тэгэхээр тэрийгээ дагаад энэ авцам засвар арчлалтын шинжилтийн ажлууд болон энэ замын нөхөн эвдрэлийг сайжруулах илүү их сайжирна гэдэгт би бол залуу хүний хувьд маш их итгэдэг. За таны асуусан асуултан дээр бол би бол Монгол Улсын иргэн хүнийхээ хувьд бол яг энэ замын салбарт ажиллаж байгаа залуу хүнийхээ хувьд бол нэлийн маш их итгэлтэй байгаа. Энэ дээр хүмүүсийн маань ухамсарч гэсэн илүү их сайжирсан болов уу гэж би бодож байгаа. Энэ дээр одоо тэр цахимдсан замын хураамжийн мөнгнөөс одоо тэр аваад идчихний энэ төр гэсэнгүй. Би энэ заавал нэг асууж байгаа нь иргэд манай одоо жолооч нарт бас хамгийн хэрэгтэй зүйл болов. Одоо бид нар чинь тэгдэг штэ. За одоо зүгээр ингээл өгөөд идэг энэ мөнгө нь хайшааш орчдгийн идчлээ уучлаа гэдэг. Тэгэхээр энийг тодруулж саяны хэлж байгаа бол цахимдсан байна шүү. Тийм үү? Цахимдсан байна. За 1000-аас 5000 төгрөг боллоо, 10-аас 20,000 төгрөг боллоо гэдэг бол одоогийн инфляцтай ч юм уу уялдаад бид замаа хөгжүүлэхэд оруулахад одоо хувь нэмрээ оруулж ийн гэдэг үднээс ч гэсэн бас боломж юм. Гэхдээ мэдээж иргэдийн жолоочтой хувьд бол одоо бүхэл хүнд хэцүү шүү дээ. Хэрэглээний үн, дээр нь геополитик нөхцөл байдлаас болоод нефт, шатхуу ингээл бүхэл юм хэцүү байна л да. За энэ яг одоо тэгээд цааш нь хоёлаа ярихад ер нь бол одоо зам гэдэл одоо зөвхөн нөхөлт хийгээд ашиглалт одоо юу засаад арчлаад ингээд байхаас илүү маш том эдийн засгийн үр өгөөжтэй чухал одоо салбар шүү дээ. Тэгэхээр та яг одоо энэ менежер хүний хувьд би нөгөө менежментийг л ярих гэдэг. Энэ техник технологийн шинжилэл тоног төхөөрөмжийн асуудал ямар байна? За дээр нь бүр хүний нөөцийн одоо мэрэгсэн мэрэгжлийн хүмүүс хэрэг энэ тал дээр одоо яг өнөөгийн нөхцөл байдал ямар хөө байгаад? За өнөөгийн нөхцөл байдлын хувьд бол бид нар 5 оноос дүгнэхэд бол 3 оноо яг энэ техникийн хувьд болоод энэ хүний нөөцийн хувьд бол хэлнэ. За аз цааны ихтгэлд ажиллаж байгаа нийтдээ 726 хүний дундаж наслалт нь 47 настай байна. Нийт 700. За манай налах дүүрэгдэх салбарын хувьд дундаж наслал 55 настай. Тэгэхээр энэ бол нөгөө сүүлийн 20 жилд энэ замын засвар арчилтынхаа чиглэлээр тавьж байгаагүй хөрөнгө цалин мөнгөний асуудал нэмээд энэ техникийн асуудлууд байна.
Хоёр хамгийн сүүлд бол одоо бид нэр техникийн шинжилтийг хийсэн бэхээр энэ Кувейтийн сангийн хөрөнгөөр нэг 60 тэрбум төгрөгийн асуудлыг 2014 онд нэг 20 тусдаа төрийн өмчт компани хахад техникийн шинжилэл хийгээд тэгээд бид нэр одоогоор болтол ямар нэгэн их хэмжээний техникийн шинжилгээг ерөөсөө хийгээгүй байгаа гэсэн. За одоо танд л гэж өнөөдөр ингээд нэг нуулгүй ярихад бол бид нар манай хэмжээнд бол нэгтгэлийн хэмжээнд нэг 500 гаруй техник хэрэгсэл байна. Тэрний яг одоогийн байдлаар 300 гаруй л ашиглагдаж байна. Үлдсэн 200 гаруй нь ямар ч ашиглах боломжгүйгээр хаагтлагдах хэмжээнд ингээд хүрчихсэн. Ийм байж байгаа. Тэгэхээр нөгөө нэг яагаад энэ 200 гаруй техник өдий болтол ингээд агтлагдах хэмжээнд хүрсэн ингээд бараг 50% нь ийм байгаа вэ гэхээр нөгөө л ярих гээд байгаа миний нөгөө төсвийн асуудал. Бид нэр тухайд жилдээ тавигдж байгаа төсвийн хөрөнгөөр нүхийн эвдэрлэл засгаас биш одоо юу гэдэг нөгөө цаг хугацаанд 5,000 км яваад хийх ёстой техникийн арчлалтай 3,000-аад хийх ёстой техник тосоо бид нэр хийж чадахгүйгээр бид нэр түрүү хэлсэн шиг 10 нүхтэй хасахад нэг нүхийг л тавигдах мөнгө тавигддаг бол тэр нөгөө техник засах мөнгөө нөхрүүгээ оруулдаг. За замын тэмдэглэгээ хөвөө янзлах мөнгөө бид нөхрүүгээ оруулаад жилд ядаж 10 нүхнийхээ 5 нүхийг нь бөглөөд 5 нүхийг нь шороогоор дүүргээд хайдаг ч ийм асуудлууд байна. Тэгэхээр бол одоо энэ сүүлийн жилд азцаа нэгтгэл болж одоо ингэж нэгдсэн нэг зохион байгуулалттай болж байгаагийн гол бидний зорилго бол энэ хүний нөөц болон техникийн шинжилгээний асуудлыг нэн түрүүнд хийх. За дахиад нэг нийгэмлэлт асуудал юу байгаа вэ гэхээр бид нар энэ 20 компани тустай байсан 20 компани азцаа байгууллагуудад бол өгөгдсөн техникүүд нь бараг 30 өөр улсын 30 өөр техник багтах. Нэг хүн ирээд нэг за танаа судлын машиныг шинжилгээгээд нэг машин өгөөд явдаг. За танаа автогрейдерийг шинжилж хийгээд дахиад нэг өөр улсын өөр үйлдвэр юм өгөөд явдаг. Энийг нь буцаад нөгөө техникийг нь сэлбэг хэрэгслийн авъя гэхээр олддоггүй. Тэр үйлдвэр нь байхгүй болцсон ч байдаг юм уу те. Иймэрхүү асуудлууд байгаад байна. Тэгэхээр азцаа нэгтгэл болсон хамгийн том зорилго бол энэ техникийн томоохон шинжилгээг бид нар хийнэ. Энэ ирээдүйн 5 жилийн хугацаанд. За сүүлийн 1 жил мэл гэж одоо ийм ойрхон тоо бол бид нар хэлэхгүйгээр энийг бол нэгтгэл бол яг юу хийж байгаа юм бэхээр энэ менежментийн асуудлуудыг маш сайн хариуцаад явж байгаа. За таны одоо нөгөө хэлэх гэж байгаа энэ санаан дээр бол нөгөө энэ хүний нөөцийн асуудал мэрэгсэн хүний нөөц байгаа юм. Яг үнийг хэлэхэд байхгүй. За 20 салбар дээр ажиллаж байгаа ерөнхий инженер болон талбай инженеруудын хувьд бол гадаадд мэрэгсэн нэг ч инженер байхгүй. Тэгэхээр нөгөө нэг бид нар энэ хүний нөөцийн асуудлуудыг илүү их сайжруулах, мэдлэгтэй мэрэгсэн инженеруудыг шахарлах чиглэлээр бид нар энэ Азийн хөгжлийн банк, за JICA олон улсын байгууллагуудтай хамтарсан энэ төсөл уулзалтуудыг сүүлийн 1 жилийн хугацаанд нэлээд хийж байна. За тэгэхээр нөгөө ахаал зовлон ярих гэдэг энийг дагуулад за олон улсын байгууллагуудтай бид нар бол хамтарч ажиллаад танилцуулга хийгээд асуудлуудаа яриад ингээд явхаар одоо нөгөө манай улсын төр засаг юм тогтворгүй байна. Ийм шийдвэрүүд нь болохгүй байна. Одоо зөвхөн азцаа нэгтгэл дээр бид нар ингээд ярихад болохоор 2025 онд азцаа нэгтгэлийг 2023 онд байгуулад 25 онд буцаад татан буулгана гэдэг ингээд яриад эхэллээ. Энэ нөгөө нэг юм улс төрийн шийдвэртэй асуудлууд одоо иймэрхүү асуудлууд бол бид нарт нөгөө олон улсын байгууллагатай асуудлаас болоод бид нар олон улсын байгууллагатай харилцаад нэлээд төвөгтэй асуудлууд бидэнд үүсээд байгаа. Шийдвэр гаргалтанд хүртэл үүсэж байна. Нэгдүгээр тэр, хоёрдугаарт олон улсын байгууллагууд тэр, хоёрдугаарт тэгэхээр нөгөө манаа дээр ажиллаж байгаа хүний нөөцүүдийн хувьд айгүй бас төвөгтэй асуудал үүсдэг. За азцаа нэгтэл татан буугдах чинь яах гэж байгаа юм бол их гэж байгаа юм бол. Тэгээд одоо сүүлийн одоо энэ хавраас ахуулаад азцаа нэгтгэлийн үед нэлээд доктортой за зам тээврийн яам болсон сангийн яамнаас бид нартай гэрэлсэн санхүүгийнхаа асуудлуудыг бол яг хуу сүүлийн хэдэн сарын хугацаанд бас доктортой өгж эхэлж байна л да. Тэгээд энд нь бол бас залуу хүний хувьд баяртай байгаа. Ингээд доктортой болоод эхлэнгууд за бас нөгөө олон улсын байгууллагууд иргэ холбогдоод за танаа энэ дээр ингээд хамтарч ажлын өмнө нь хийж исэн төсөл хөтөлбөрүүд маань юу илээ яах вүлээ гэд ингээд эхэлж байгаа. Тэгэхээр залуу хүний хувьд бол одоо энэ Монгол улсын хувьд бол энэ төр засгийн энэ дээр бол доктортой байх асуудал бол бидний хувьд
маш чухал байгаа. Зөв. Одоо бүхэл салбарт бизнесч дээр одоо юу гэдгийг одоо байгууллагууд төрийн одоо байгууллагуудад хүртэл хамгийн чухал юм энэ тогтвортой үйл ажиллагаа. Ерөөсө зарим газрууд ер нь бол бизнес бас тийм байдаг шүү дээ. Бид нар ашигаас илүү тогтвортой үйл ажиллагаанда яаж анхаарах вэ гэдэг асуудлууд байгаа гэдэг. Тэгэхээр энэ манай одоо төр засгийн одоо энэ хүмүүс бол хамгийн хэрэгтэй үлдээ. Тэгээ таны хэлснээр одоо зовлонгоо яриад одоо ингээд эн чинь шүүмжлээд ах асуудал. Та сэтгэл гаргаж одоо энэ зовлон ажил мэргэжлийнхаа ажилчдынхаа энэ салбарын төлөө дуугарж ээж биднэрт одоо бас төр засгаас ч гэсэн бас бодох бодлого байгаа бах ерөнхий сайд хүртэл бас үүрэг чиглэл өгж лээ тий. Одоо ингэ тгий гэсэн. Ингэж бид нар бас нэг жаахан хөгжлийн ч юм уу юм ярихгүй бол одоо амжилт хөгжилгээ бахархаад ах юм бас харагдахгүй маш олон хүмүүс л одоо санаа зовсон асуудал байдаг шүү дээ. Зам гээд. За тэгэхээр одоо замын тэмдэглэгээ зарим одоо нүх гарсан ийм тохиолдол одоо шороо хийдэг ч энэ асуудлууд бол ер нь төсөн мөнгөтэй бас холбоотой учраас нэг маргацаагаад бас өнгөрдөг юм л да таны ярианаас би тэгж олж авлаа. Нөгөөтэйгөр хамгийн одоо бас гол асуудал бол юу байдаг шүү дээ. Одоо вирус за зундаа гэдэг юм. За нөгөө талаар өвлийн арчлалт гэж айгуу чухал юм байгаа. За өвөл болохоор мэдээж хэрэг манай Монгол шиг эрсдэс уур амьсгалтай газар бол хөлдөлт тийм үү. За тэгээд нөгөө замын жинхэнэ нөгөө шалгандаа гэж хүмүүс ярьдаг шүү дээ. За тэгээд тэр яг дэлхийн стандартын хэмжээний яг тийм зам одоо зузаан юу нэр чи хэд байдгийг та ярианд нэг хариулаад өгч ирээ заа. Тэгээд одоо нөгөө хүн даацын тэргнүүд чи явна хөлдсөн газар дэндүү хөлдөн шүү дээ. Тийм ээ манай Монголд ч тэгээд эргээд гисэл давхаараа яадаг ч гэдэг юм. Та яг энэ дээрээ нөгөө мэрэгжлийн хүний зүгээс бас бидэнд тайлбарлаж өгөөч. За. Манай замын стандартаар бол бид нэр 5-7 см-ээр ингээд 44 хүртэлх тоонд даацтай замыг бол 5-7 см-ээр бид нэр хувьчлалтыг нь хийж байна. За, ер нь энэ автозам засвар арчилтын байгууллагууд ер нь дулааны үйлрэл замаа засаал өвөл нь яг юу гэдэм болоо гэдэг ингээд таавлан сонсогчдод бид нар бол 4-р сарын 1-ний өдрөөс 10 сарын 1 хүртэл энэ дулааны үйлрэлүүд бид нар замын нөхөн эвдрэл болон хөвөө шуудаага анзлах ажлаа хийгээд за 10 сарын 1-ээс 11 сарын 1-ний хооронд өвлийн бэлтгэл ажлуудаа 1 сарын хугацаанд хангаад тэгээд 11 сарын 1-ээс 4 сарын 1-ний хооронд шуурхай ажлын хэсэг буюу одоо энэ хариуцсан ажилтг замынхаа зам болон даваа гүвэн дээрээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаа ажиллаж байгаа. Шуурхай ажлын хэсэг гараад за тэгээд энэ өвлийн арчилтаа бид нар болохоор хариуцж байгаа зам дээрээ давс цацж, давс болон хайлуулах бодис цацж, тухайн засыг нь цэвэрлэх, мөсийг нь хайлуулах, за хариуцсан ажиллаж байгаа зам дээр байгаа даваа гүвээг нээх энэ асуудлуудыг бол бид нар яг цаг тухай шуурхай ажиллаж байгаа гэсэн. За тэгэхээр нөгөө нэг энэ өвлийн арчлалт ер нь цаашдын менежмент дээр ер нь яг яаж явж байгаа вэ гэж одоо ярихаар өвлийн арчлалтын хувьд бол бид нар энэ нөгөө зөвхөн засаа хусах тэгээд давсаа цацах гэл энэ л асуудлуудыг хийж байгаа болохоос биш одоо яг энэ даваа гүвэн дээр бид нар хайлуулах асуудал юу байгаа вэ? Яах вэ гэдэг энэ асуудал бас ингэж орхигчод байгаа. Тэгэхээр нөгөө нэгтгэл болсноос хойшгол асуудал юу юм бэ гэхээр энэ даваанууд дээр нөгөө засмал сайжруулсан замаа шорон замыг бид нэр асфальт болгох юм уу үгүй юм. Энэ технологиг яах юм бэ? Зүүн өвлийнхөө үйлрэл харьчаад доошогоо уруутахад энэ мөсдөж юм уу үгүй юм гэдэг энэ зүйлүүдийг бас ер нь итгэлийн үед нэлээд сүүлийн үед хийж эхэлж байна л да. Өвлийн арчлалт юм. Өвөлт чинь тэгээ одоо бас яг тэр замынхаа арчлалт одоо тэр ашиглалтыг хамгаалах аргад ч одоо нэг тоног төхөөрөмж чухал шүү дээ. Яг тэр өвлийнхөө үйлрэл таарсан, тохирсон одоо хусдаг ч юм энэ тоног төхөөрөмжийн хувьд бол одоо хэр таар байна уу? Тийм. Одоо нөгөө өмнөх бас яран дээр хэлсэн одоо тоног төхөөрөмжийн хувьд таар уу. За эргээл нөгөө бахан 30 улсын 30 өөр техник байна гэдэг шиг бид нар бол яг нөгөө одоо ингээл хүмүүс сонсож байгаа. Тэгээ өмнө нь энэ асуудлуудаа ер нь ингээд ярьж байхгүй байсан. Одоо л ингээд мэд сонсож байна. Тэгэхээр манай энэ авцам засвар арчилтын салбарынхан бол энгийн үгээр хэлэхэд ер нь хагас зэрэгжилтийн байдалтай ажилтдаг хүмүүс. За авцам гэдэг бол таны яриан дээр олон дахин гарч байгаа нөгөө хамгийн том логистикийн ард иргэдийн хамгийн анхдагч хэрэгцээ. Ийм учраас техник муу байна. Цалин бага байна. Ийм учраас бид нэр замаа засахгүй гэдэг асуудлыг зам засварын болын арчилтанд ажиллаж байгаа ад цагийнх нэг ч удаа ярьж байгаагүй. Яагаад вэ гэхээр нөгөө энэ олон жил ажиллажсэн замаар ажилласан энэ хүмүүс маань энэ замын манд буяа. Одоо ингээд бид нар энэ анхдагч хэрэгцээ бид нар хийхгүй бол хин хийх юм бэ
Гэт бид нар л энэ олон жил чимээгүй хийх ёстой үедээ хийгээд явах ёстой үедээ яваад цалингүй байсан ч гэсэн бид нар ингээд ажиллаад явчихсан. Тэгэхээр нөгөө энэ та түрүүний хэлсэн та дуу хоолойгоо ингээ хүргээч явуулаач гэдэг энэ асуудал нөгөө тусдаа төрийн 20 төрийн өмчийн компани байгаад хэлэхээр нөгөө дуу нь их сул үйждэг. Одоо юу гэдэг налахад за дангаараа ярихаар налахынхан сонсдог, арангаа ярихаар зүгээр арангаахан сонсдог ч юм уу те. Тэгэхээр нөгөө 23 онд 20 компаниг татан буулгаад нэг төрийн өмчөд компани болохоор бидний дуу хоолой илүү чанга болж эхэлж байгаа. Авцам засвар арчлалын нэгтгэл төрийн өмчөд хувьцат компани ажилчид гэдэг ингээд ирэхээр тэгэхээр бид нар одоо энэ сүүлийн жилүүдэд ер нь дуу хоолойгоо илүү хүргье. Ингэж ард иргэдэд хийж байгаа ажлуудаа илүү их танилцуулъя. Асуудлуудаа бас гаргая. Нэмээд бид нар ард иргэдэд ажиллаа танилцуулаад асуудлаа гаргаж байгаа л ер нь шийдэл нь юу ах юм бэ? Энэ шийдлийнхаа чиглэлээр бас ажиллах хэрэгтэй. Тэгээ энэ яг таны яг нэг хэлсэн. Би одоо бас энэ залуучуудад ер нь их сайхан болж одоо залуучууд яг энэ сэтгэлгээгээ жоохон өөрчлөх хэрэгтэй л да. Одоо жишээ нь цагдаагийн байгууллага. За одоо юу гэдэг эсвэл автозамын нөгөө одоо танай байгууллага шиг энэ зөндөө олон салбар байгууллагууд болохоор за бид нар эндээс ингээд насаараа хоолоо олж ицсэн их буянтай газар ийм гээд ингээд ер нь ингээд нөгөө даргийнхаа өдөөс одоо юм хэлэхээр нөгөө эмээдэг шиг нэг сэтгэлийн ийм сонио одоо болоод байгаа юм шигээр ингээд ингэсээр байгаад нэг үеийн өнгөрөөчдөг. Тэгтэл дэлхий би нөгөө байнга одоо ер нь нэвтрүүлэгтээ хэлдэг дээ. Хурдан шилжилт одоо юу гэдгийг цаг уур байгалийн хувьд ч тэр техник технологийн хувьд ч асар хурдтай өөрчлөгдөж байгаа үед бид нар одоо ингээд бас энэ чинь шүүмжлээд ингээд төрсгтэй ингээд байгаа юм шиг. Энэ асуудлаа шийдвүүлэх гээд асуудлаа хэлээд байгаа байхгүй бидэнд ийм асуудал байна гэд. Энэ утгаараа бас сэтгэлгээгээ өөрчилмээр байна. Тэгээд залуучууд одоо таны хэлснээр энэ төрөн би бас нэг гайхчихсан яг тэн дээр ярих гэж байгаад бас мартчихж байна. Хүний нөөцийн асуудал энэ мэрэгжлийн хүн байдаг гэхээр одоо үнэхээр одоо зам юм байхаас яах вэ ч гэдэг юм уу иймэрхүү анхны сэтгэл орж ирж байгаа байхгүй юу. Тэгээ энэ дээрээ нэн яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй. Ер нь боловсон үуч хүний нөөц ямар байна. Тухайн салбарын одоо нүүр царай шүү дээ. Тэгэл байх. Тэгээд одоо яг танаас би асуух гэдэг нь та өөрөө залуу хүний хувьд яг мэрэгжлийн хүн хаан сургууль төгсөж ирсэн бэ? За миний хувьд бол Япон улсын Чибаути Мэйсиг их сургуулийг бүс нутаг сэтэл бол мэрэгжлэр төгсөөд 2023 онд Монгол улсад ирсэн. За тэгээд 23 оноос ахуулаад ер нь энэ хувийн байгууллагад ажиллаж байгаа. За 25 оноос эхлүүлээд энэ авцам засвар арчлалын нэгтгэл төрийн өмчөд хувьцаат компанид орж ажилласан. За тэгээд нөгөө бүс нутаг судлал гэдэг ийм нөгөө мэрэгжлийн бус хүн гэдэг эхэндээ өөрийгөө ч бас голж исэн. Тэгэхээр ер нь салбарыг тодорхойлоод явж байгаагийн хүнд ярихад ер нь салбар удирдах салбарын менежментийг хийхэд бол заавал нөгөө замын инженер бол талбай дээр. За яг менежмент хийх, менежер хийх үүднээс бол энэ олон улсад сурсан туршлага маань. За тэгээд энэ нөгөө асуудлыг олж харах энэ асуудлууд маань илүү хэрэг болж надад явж байгаа. За ингээд нэг сүүлийн жил гаруй хугацаанд ажиллахад манай ах нар ярьж ирнэ. Зам руу нэг орцсон ингээд гарч чаддгүй маа. Яг тэр үг одоо ингээд сүүлийн 2 жилийн хугацаанд ингээд бодоход үнэхээр гарч чадахгүй. Одоо энэ зам дээр байгаа энэ асуудлуудыг яаж нэг зөв талаас нь шийдчих үү? Яаж энэ асуудлыг хүргэх үү гэд энэ асуудлууд бол нэлээд сэтгэл эмзэглүүлж байгаа асуудал. Зөв сайхан болгочих юмсан гэд. Тийм. Нөгөө талаасаа бол энэ залуу хүмүүсийг залуучуудыгаас энэ салбар руу зөвхөн авцам засвар арчлалтын салбар гэхгүйгээр ер нь энэ яг энэ бүтээн байгуулалтын салбар руу залуучуудаа илүү их орж ирж ажиллаарай гэдгийг бас их илүү хүрээлмээр байгаа. Одоо энэ би 1998 онд төрсэн. Одоо энэ жил 28 настай. Тэгэхээр яг бидний үеийн залуучууд яг энэ дид бүтцийн салбар, аж үйлдвэрийн салбар руу илүү их орж ирэх хэрэгтэй байгаа. Яг одоо нөгөө энэ сүүлийн үед химэл оюухан гэл одоо компьютерийн араас ажилладаг ийм үе бол яг гараараа хин юм бүтээх юм бэ? Бүтээн байгуулалтыг яг гараараа хийх юм. Одоо бүгд л нэг компьютерийн ард суугаад бид нар чинь ийм болчих гээд шүү дээ. Тэгэхээр залуучууд бас нэг одоо уриалах яг энэ бүтээн байгуулалтын салбар залуучууд маань их орж ирээч. Ирээсээ хэдүүлээ үеэрээ энийг бүтээн байгуулалт дид бүтцийн салбарыг бас нэг өөрчилж гэдгийг бас нэм санаачлаг энэгээр залхамдуулаад хэлмээр байгаа. Настаа баярлалаа. Би бас тэгж бодож байгаа. Тэгээ энэ үнэхээр энэ стратегийн тэгэл одоо энэ дид бүтцийн томоохон салбарууд гэдэг шүү дээ. Манай төмөр зам, автозам одоо ингээд олон газар энэ да одоо эрчим хүчнийгээд төрөл бүрийн энэ салбарт шүү дээ. Залуучууд одоо маш ингээд сайхан төрж орж ирвэл
одооны энэ нөгөө залуучуудын хардаг өнцөг нэг өөр болоод байна. Тэгээ шуурхаа болоод байна. Хэлэх үгээ хэлж чадчихээн. Шийдвэрлэх гээд тэр асуудлынхаа төлөө бас тууштай яваад байгаа юм залуучууд бол байна л да. Тэгээ бид нар одоо за болж гинөө гэд ингээд суугаад авах бол одоо өнгөрсөн хэрэггүй. За та яг ингээд Японд сургууль төгссөн хүний хувьд ер нь бол манай яг Монголын уур амьсгал өөр болохоор одоо улс орнуудын одоо тэр технологи одоо энэ ноу-хау техник технологиг оруулж ирэхэд бол өөр л байна л да. Аль улс оронтой яаж тохиргоо цаг агарын хувьд тэгэхээр Европын улс орнуудтай тохирох ч гэдэг юм уу. Та өөрөө яг энэ манай энэ автозамыг тийм үү энэ холбоолт за тэгэл энэ хамгийн одоо чухал одоо энэ дэд бүтцийг одоо хөгжүүлэхийн тулд ер нь гадаад улс орны ямар технологиг Монголд нутагшуулбал илүү тохиромжтой гэж үздэг вэ? Бид одоо бас нэлээ томхон зорилт төлөвлөгөөтэй явмаар байна л да. Тэгээд яхаа төр засгийн бодлого маань бас менежмент сайжруулад ихний анхны ялхам хийлээ гэж харж байгаа юм. Би бас тэгж сонссон. Тэгэхээр таны хувьд бол бас үнэхээр одоо маш том реформ хийн л гэж яриад байгаа. Энэ технологиг хаанаас авчиж нутагшуулал их зохимжтой байдаг. Ер нь гадны орны тэн туршлагаас. За автозам засварчлалтын нэгтгэл компани дээр ажиллаж байгаа хүмүүс бол ерөнхийдөө энэ чиглэлээр илүү их ажил судалгаа хийж байгаа. За гадаадд төгссөн залуучууд бас нэгтгэлд 2-3-аар бас ингэж ажиллаж байна. За тэгэхээр нөгөө Япон одоо миний төгссөн Япон улстай бид нар харьцуулахад бол арай болоогүй байна. Цаг уур амьсгалын хувьд болон төрийн байгуулалт бүтцэд за эдийн засаг хөрөнгө оруулалтын хувьд бол бид нар арай болоогүй байна. За бид нартай хамгийн ойрхон цаг уурын уур амьсгалтай за тэгээд яг нөгөө социалист нэглэмээс арчлан нийгэм рүү шилжсэн энэ оронтой ингээ харьцуулахад Казахстан улс бол бид нартай хамгийн илүү ойролцоо байж байгаа. За яг төрийн байгуулалтынхаа хувьд илүү их адилхан. За энэ автозам засвар арчилтын нэгтгэл гэж их шиг Каз автожол гэдэг ийм төрийн хүчтэй компани яг эзлэх ойролцоо ажиллаж байгаа. За цаг уур амьсгал байгаль орчны хувьд бас илүү адилхан ингээд ажиллаж байгаа. Тэгэхээр бид нэр энэ Казахстан улсын жишээндээ бол нэлээх бид нар нутагшуулахаар ажиллаж байна. За техникүүд нь бас нэлээд яг манай Монгол улсын уур амьсгалд зориулагдсан техникүүдийг бас үйлдвэрлэж энэ Казахстан улс ашиглаж байгаа. Тэгэхээр Казахстан улсын хамгийн том нэг жишээ юу байна вэ гэхээр яг одоо энэ манайхтай адилхан тустай байсан компаниудыг нэг болгоод Каз автожол гэдэг төрийн өмчт компани болгоод яг доошоогоо салбарлуулад ийм салбар байгуулгын хэмжээтэй ингэ ажиллаж байгаа. Тэгэхээр хамгийн энэ түрүүнд бид нэр туршлага судалж мэрэгчлүүдийн урьж авчрах хэрэгтэй компани болгоод бидний Казахстан улстай бол нэлээд жишээж ажиллахаар бид нар нэгтгэлийн хувьд ажиллаж байна. Одоо энэ за танах нөгөө налаахын салбар учраас одоо энэ таны яг ингээ харж байгаагаар та нөгөө мэрэгжлийн хүн сайн мэдж байгаа шүү дээ. Одоо тэрэлжийн зам гэдэг юм уу? Нэг юм зайлшгүй нэг юм сайжруулах бүр сайхан болгох юм замууд байгаа шүү дээ. Та нэг нэрлээд өгөөч. Одоо ямар зам дээр анхаарал төвлөрүүлж бид нар энэ дээр ажилламаар байна гэж. За нөгөө одоо энэ Монгол улс чинь сүүлийн үед бид нар чинь нэг сая жуулч авнаа гэхэл одоо ингээд бид нарт нөгөө яриад байгаа асуудал бол энэ байгаад байгаа. Тэгэхээр нөгөө таны хэлсэнчлэн одоо энэ А05001 Улаанбаатар Өндөрхаан чиглэлийн зам байна. Энэ зам бол яг одоо хоёр урсгалтай зам бол ачаалал дэлхий болцсон. Бид гадаадын болон гадаадынхаа жуулчдыг бид нар хасаад зөвхөн дотоодынхаа батхад бид нар энэ зүүн чиглэл рүү явж байгаа дотоодын аялал жуулчлал бол зуны энэ 3 сар бол нийлэн өндөр болчихсон. Тийм учраас энэ А05001 Улаанбаатар Өндөрхаан чиглэлийн авцамыг бол бид нар дөрөв гинэ олох нэн шаардлагатай болчихдог. За энэ налаах тэрэл чиглэлийн А24 чиглэлийн авцам байна. Энэ авцам ба нь бол Монгол улсад ирж байгаа нийт жуулчдын 85% нь тэрэлж чиглэлд зорчиж байгаа гэсэн юм судалгаа байж. Тэгэхээр энэ замынхаа чиглэлийг бид нар бас илүү их өргөн болохгүй бол замынхаа ачааллыг даах болчин зөвхөн нэг машин ирэх гээд ганцхан минут зогсох хооронд л 300 метрийн өргөнтэй шууд хөгжрөө өсчих юм зам. За хойд чиглэлийн зам дээр бол одоо бид нэр ингээд ярихад Улаанбаатар лүн чиглэлийн зам гэдэг ингээд олон жил ярьж байгаа энэ зам маань одоо төр хувийн хвшлийн түншлэлийн ажиллаар хийгдэж байгаа гэдэг нь бид нэр зам тээврийн яамнаас авч байгаа. За таны нөгөө яриан дээр дурдж байгаа энэ Улаанбаатар Мандалговь чиглэлийн А0201 Мандалговь Далан задгад 0202 гэдэг энэ чиглэлийнхаа авцамыг бид нэр
байгаль цаг өөрийнх нь нөхцөл тохируулаад илүү их засвар хийх бид нарт их шаардлага байж байгаа. Тэгэхээр юу гэж байгаа юм бэ гэхээр нөгөө нэг энэ говийн чиглэлийн бүс нутаг дээр орж байгаа материалынх нь орц, асфальтны, халууны орц гэдэг те энэ зүйлүүд маань бид нар нөгөө шинээр замд явахдаа нэг л стандартаар авчих сүүлийн 20 жил. Одоо тэгэхээр энэ нөгөө замынхаа стандартыг бид нар өөрчлөөд стандарт нормынхаа асуудлыг бид нар өөрчлөөд говийнхаа бүсэд яг ямар нормоор байж байгаа юм. Хангаан бүсэд юу юм? За баруун бүсэд одоо энэ увс говь алтай гээд энэ аймагуудад бид нар энэ өндөрлөг бүсүүдтэй ямар чиглэлээр хийх. Зөв аймгийн одоо энэ тал хэрийн бүс нутагт ямар их ингээд энэ нормынхаа асуудлыг бид нөр өөрчил шинчлээд явах юм бол одоо энэ нөгөө зам дээр үүсэж байгаа нөхөн эвдрэл бол багасна гэж л одоо ингээд харж байгаа. Тэгэхээр яг нөгөө дотор нь ажиллаад энэ зам дээр тавьж байгаа төсөв нь хэдэн төгрөг барагдаад хэдэн төгрөг ирж байгаа гэж мэддэг хүнийхээ хувьд бол ингээд шууд яа одоо тавиа гэхэд бол хэцүү. Гэхдээ бид нар энэ чиглэл бол нэлээх бодлогоо зорилтоо тодорхойлж нөгөө 10-аас 20 жилийн бодлого тодорхойлтыг яг зөв яваад энэ 10-аас 20 жилийн тодорхойлсон бодлогоо өөрчлөлгүйгээр явж ийж бид нар энэ одоо энэ дотоодынхаа аялал жуулчлал, гадаадын аялал жуулчлалаар бид нар их нэмүүлж энэ улс орныхоо орж ирж байгаа төсөв санхүүг нэмжиж бид нар их сайхан болно. Таны хэлдгээр нөгөө зам дагаж хөгжил энэ бүтцээ сайхан замаар яваад хурж байгаа газар аюулгүй хөдөлгөөний аюулгүй байдлаар зорчоод сайхан явчих юм бол эргүүлээд нөгөө энэ жил ирсэн зуулчид дараа жил ирээд энэ жил аялсан дотоодын аялал жуулчлал дараа жил очоод тэгээ нөгөө үйлдвэр юм хүмүүд маань сайхан баригдаад ирвэл Монгол улсын маань хөгжил бол их ойрхон гэрэлтэй л харагдах штэ залуу хүний хувьд бол. Тэгэлгүй яхаа. Тэгээд түрүү таны ярианаас бас нэг юм дутуу орхисон байна. Бидний нөгөө одоо автосамын засрын газар ч нөгөө за хуучмал юу штэ 25-нд 1.2-оос 1.5 сая төгрөгийн цалинтай байсан тийм үү. За одоо цалин мөнгөний хэмжээ нэмэгдсэн үү? За нэгтгэл болсноор бол бид нөгөө хамгийн ихэнд яриан дээр хэлжсэн энэ нөгөө баруун талд өөр цалин аваад зүүн талд өөр цалин авч ирсэн бид нар нэгтгээд нэг болгосон. За одоо азаа нэгтгэлийн хувьд бол замчид бол хувьсах цалингийнхаа шатлалаас хамаарат хамгийн дээдлийн шаталтай хүн бол замчид бол 2,500,000 төгрөгийн цалинтай байна. За тусгай машин механизмын операторууд бол 3,200,000-аас 3,800,000 төгрөгийн цалинтай байна. За 2022-23 он гээд нэгтгэл болсохоос өмнөх цалингийн хэмжээ бол 1.5-аас 3.5 дахин нэмэгдсэн. За нэгдүгээр бас нэгтгэл болсон гол эерэг үзүүлэлт гэвэл бол бид нарт бол энэ байна. Тэгээд энэ хэдийн ингээд тусгай машин механизмын операторуудын цалин 3.5-аас 3.8 болсон ч гэсэн за нөгөө хувийн компаниуд зам барилгын компаниудын цалин бол 5-аас 8 сая төгрөгийн ийм цалинтай байна. За тэгээд хувийн компаниуд бол нөгөө 14 Ростертой ч гэдэг юм уу те ийм илүү их олуулсан чиглэл рүүгээ явж байна. Тэгэхээр нөгөө манай төрийн өмчит хувьцаат компани зүгээс бол яг тэрнлүү ийм маш хурдтай шилжихэд бол бид нарт цаг хугацаа орж байна. Ер нь бол цаашдаа бол ийм ростертой болох чиглэлээр бол бид нэр ажиллаж байгаа. Тэгэхээр ахаад нөгөө асуудал ийм цалин дээрээс гараад ирж байгаа. Бид нөгөө нийт нэгтгэлийн хувьд бол дундаж наслал 47. За манай налахын хувьд 55 гэж хэлсэн. Тэгэхээр нөгөө залуу хүмүүсээ шин төгсөгч нараа бид нэр авах гэхээр нөгөө цалингийн хувьд бид нэр ингээд ялагдаад байна. Нөгөө хувийн компани руу орж. Энэ угаасаа аргагүй шүү дээ. Хүн чинь бол илүү их цалинтай ажил руугаа орно. Тэгэхээр бид нар энийг өрсөлдөхүйц чадвартай болгохын тулд бол одоо энэ нөгөө зам ашигласны төлбөр нэмэгдээ бид нар нэг 28 оноос манай дээр тавигдж байгаа хөрөнгө төсөв нэлээд нэмэгдээд ингээд ирэхээр бид нар хүний нөөцийн бодлогын хувьд ч гэсэн энэ цалингийн бусад газруудтай өрсөлдөхүйц хэмжээний болгохыг бас нэлээх зорж ажиллаж байгаа. Тэгээ 28 оноос эхлээд бас сайхан гэгтэй зүйлүүд харагдаж байгаа болов уу гэж бас бодож байна. Гэгтэй сайхан зүйл харагдвал дахиад ярилцлаганд ирж ороорой. Тэглгүй ах манай хондоо цалингаа ингээд өсгөчлөө. Та бүхнийг урьж ийн гэсэн юм таагаар. Тий би энийг бас яг иймэрхүү байдлаар асууж байгаа. Ягаад гэвэл ажилгүй залуучууд ажилгүй хүмүүс залуучууд гэлтгүй ер нь хүмүүс байна. За ахмад дунд насны ч хүмүүс байна. Тэгээд энэ хүмүүсийг бас мэрэгшүүлээд сургаад авах юм бодлогыг хэрэгжүүлээд за тэгээд дээр нь цалин мөнгө одоо бас ингээд өссөн байдлыг л би харагдуулах гэж хэрэгээр ингэж асууж байгаа. Тий ягаад
тэгэхээр манад одоо дундаж насны ч юм уу ажил хүмүүс ингээл бас ажил олдохгүй л гэд яваад идэг л да. А нөгөө талаар цалин бага штэ нэг сая гарын цаас ингээд ярьдаг ажлын нөхцөл мэдээж хүнд тийм үү бас хүнд нөхцөлтэй. Энэ цаашдаа өшөөч нэмээд өшөөч одоо юу гэдгийг бас өвлийн уйлралд яадгийг гэдэг юм уу. Дээр нь нөгөө ажилгүй хүмүүсээ сургалтын одоо энэ хичээлүүдийг орж хүмүүсээ бас нэг 14 21 хоногор ч юм уу сургаж авч нөгөө ингээ ажилчдыг бэлтгэх юм боломж байгаа шүү дээ. Тэгээд ирээлтгч юм бодлогоор дэмжих олон асуудал байна. Энд одоо сэтгэл хэрэгтэй одоо тэг яг нэгтгэл болсон юм чинь бас хийгдэх байх л та. Тэр үүднээс би бас тантай л адил санаа зовоод одоо энэ цалин мөнгө нэмэгдсэн байх шүү. Бас ингээд энэ сайхан салбарт орж ажиллаач гэдэг баг хоёлоо уриалга хэлжлээ тийм ээ. За нөгөө талаар бас би түрүү нэг юм орхигдуулсан байна. Хоёлоо уг нь бол энэ айгүйх ярих том сэдв шүү дээ маш их ажил байна. Гээд одоо үнэхээр бидний цаг хүрэхгүй юм чи одоо тодорхой хэмжээнд нөгөө сэргийгээд нөгөө төрөөнийхөө мартсан юм гасуу гэж бодоод 8 их үүсвэрээс одоо орлого олох боломжтой гэдэг хоёлоо ганцхан л ярьсан шүү дээ. Одоо замын хураамжийн талаар та ямар ч байсан манай сонсогчдод тэр үед одоо бас түрүүхэн нөгөө хүмүүс бол гайхчихсан байна. Ягаад нөгөө 7 их үүсвэрийг асуусангүй гэх бах. Та энэ дэр нэг хариулаад өгөөч. Өөр ер нь ямар их сурвалж яг 8 их сурвалжаар дурдаад өгвөл. За энийг бид нэр авт замын хуулийн дээр байж байгаа. Тэгэхээр нөгөө харж байгаад хэлэхгүй бол хүмүүст бас нөгөө буруу мэдээлэл өгч өгье гэдэг бас зүгээр болно. За Монгол Улсын авто замын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25-ийн 1 дээр байж байгаа. За нэгдүгээрт нь импортоор оруулж ирж байгаа автомашины онцгой албан татварын 20-оос доошгүй. За гадаадын зээл тусламж хандивын хөрөнгө, улсын төсвөөс хуваарлсан хөрөнгө, олон улс усын чанартай болон тусгай зориултын авто зам ашигласны төлбөр. Одоо энэ нөгөө онцолж хэлээд байгаа. За Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх олон улсын тээврийн хэрэгслээс авах төлбөр хураамж, авто замын зурвас газарт зөвшөөрлийн дагуу үйлчилгээ эрхэлсний төлбөр, тэгээд бусад хуульд нийцсэн их үүсвэрүүд гэж байгаа. Тэгэхээр нөгөө хамгийн бодиттой орж ирж байгаа. За яг нөгөө хэмжиж болох үеч одоо хөрөнгө оруулалт бол одоо энэ олон улс усын чанартай авто зам ашигласны хураамж дээр төвлөрч байгаа. За тэгэхээр бусад одоо 7 6 их үүсвэр дээр хэдэн төгрөг яаж орж ирж байгаа гэдгийг бол бид нарт бол мэдээлэл байхгүй. За энэ мэдээллийг бол сангийн ам дээр мэдээлэл нэлээд их төвлөрч байгаа бах. За энэ олон улс усын чанартай авто зам ашигласны төлбөрийн бас мэдээлэл бол зам тээврийн хөгжлийн төвийн хариуцсан ажилтны учраас тэнцэнээс бас илүү их тодорхой мэдээллийг авах юм боломжтой баг. За 2026 онд бол миний сонсноор бол энэ зам ашигласны хураамжаас бид нэр 33 тэрбум төгрөг олох юм төлөвлөгөөтэй гэж сүүлийн үеийн мэдээллээр бол ингээд сонссон байгаа. Тэгэхээр 8 сарын 1-ээс замын хураанд нэмэгдэхээр бас нэг 5-8 орчим тэрбум нэмэгдээд ирчих болов гэж бас өвнөхөд иргүүний хувьд бодчих. Тий, би яг энэ зүгээр 8 их үүсвэрэл сонсох гэсэн мэдээж яриг танаа бас нэлээ юу удирдлагууд санхүүгийн талаас хариулах хүмүүс л хариулах байх л та. Тий. За сүүлд бол нөгөө хоёлоо түрүү ярьж исэн. Ер нь 2025-аас 27 онуудад одоо нөгөө 70 задгаад тийм үү? Мандалгой ингээд нөгөө 157 тэрбум ч нөгөө төсвөлгдсөн байсан шүү дээ. Ер нь 25-аас 27 онд. Тэрний чинь 29 тэрбум л одоо энэ 26 онд байгаа. Энэний нөгөө зам засварын ажил хийгдээд нөгөө 7 сар дуусна гэж хэлсэн. Энэ ажил бүрэн хэрэгжиж дуусна. За нөгөө их засвард одоо таны хэлж байгаа энэ 0202 70 зад мандалгов 70 задын чиглэл дээр бол их засварын ажил Дэлхийн банкны санхүүжилтээр их засварын ажлууд хийгдэж байгаа. За энэ их засварын ажлуудыг бол зам тээврийн яамнаас илүү их тодорхой мэдээллийг өгөх бах. За миний хувьд бол нөгөө энэ хариуцж байгаа зам дээрээ л явагдаж байгаа мэдээллүүдийг өгөхөд за нөгөө энэ дээр бол одоо яг тавигдсан нийт хөрөнгө бол адцааны ихтгэл дээр бол 2026 онд 25.5 тэрбум төгрөг 2026 онд тавигдсан байгаа. За энэ нийт ажил 29 биш 25.5. 25.5. За нийтдээ энэ Монгол улсын хэмжээнд зам засах дээр бол нэг 56 орчим тэрбум төгрөг тавигдсны адцааны ихтгэлд бол 25.5 тавигдаад за үлдсэн 9 хувийн компани дээр энэ мөнгнүүд нь
хуваагдаад ингээд очиж байгаа гэсэн үг. Тийм бэ. Ер нь энэ засварын ажилчин тэгээд мэдээж яг хугацаанд хийгдэж амждаг уу? За яг зам тээврийн хөгжлийн төв төрөмчд үйлдвэрийн газар бол манай хяналт хэрэгжүүлэгч байгууллага. За хяналтын инженерүүдтэйгээ яваад бид нар график төлөвлөгөө юмнуудаа гаргаад явдаг. Жил болгон яг бид нар нэг 10-аас 14 хоногийн хоцрогдолтойгоор график төлөвлөгөөгөө хийж дуусгадаг. За яг өнөөдрийн түрүү 7 хоногийн мэдээгээр бол бид нар нийт нүхэн эвдэрлээ бол бид нар нэг 75% тайгаар өнөөдрийн түрүү 7 хоногийн байдлаар 8 сарын 1-ний өдрийн байдлаар явж байна. За нийт одоо ажил буюу нүхэн эвдрэл, хөвөө, засвар, замын тэмдэглэгээгээд нийт ажлынхаа хуваар бол бид нар нэг 61% тай Монгол Улсын хэмжээнд Аз заа нэгтгэл компани ажлын хувийг гүйцэтгэлтэй явж байна. Тэгэхээр 8 сар бүтэн 9 сар бүтэн ингээд нэг 2 сарын хугацаанд бол ямар ч хэсэн график төлөвлөгөөнийхөө дагуу бид нэр ажлыг хийж гүйцэтгэхээр шахаад за цаг хугацаанд нь оруулахаар ингээд бас ажиллаж байгаа. Замын тэмдэглэгээ хөвөөгснөөс одоо манад чи яг тэр ер нь энэ дэлхийн стандарт шиг одоо ийм гоё тэмдэглэгээ ойлгомжтой зураглал ийм одоо байж болдгоо болов. Нэг л тааруу штэ. Одоо бас нөгөө хөрөнгө мөнгөө эсвэл өөр нөгөө мэрэгжлийн хүн байхгүйгаас яг юундаа байгаад байна. Маш гоё байдаг шүү дээ. Ер нь тэмдэглэгийн дэлхийн улс орн тий. Таны ярьж байгаа асуулт нь та баруун чиглэлийн авцам руу одоо увсын улаан гом чиглэл рүү явж утсан бол энэ бол Монгол Улсын хэмжээнд хамгийн сүүлд тавигдаад хамгийн сүүлийн стандарт нормоор тавигдсан байгаа. За энэ зам дээр бол замын хэвтэй болон босоо тэмдэглэгээнүүд яг стандарт нормынхоо дагуу тавигдсан байна. За ахаад нөгөө энэ дээрээ ярихад энэ зүүн чиглэлийн авцсан бол энэ урагшаа говийн чиглэл рүү явж байгаа авц замууд дээр бол мөн л түрүү нийслэн нөгөө мянганы замын төслөөр баригдсан 2000-аас 2008 оны хооронд баригдсан энэ замууд дээр нөгөө учраас тэмдэглэгээг шинээр солих ажил тавигддаг хэдий ч түрүүний нөгөө миний хэлсэнчлэн 10 нүхний нэгийг бүглэх мөнгө тавигддаг. За тэгэн гутаа тэмдэглэгээ хийх, хөвөө хийх мөнгөө бид нэр бусад 4 нүх рүүгээ оруулаад зам нь одоо энгийн иргэдэд тавигдуулахад тэмдэггүй байснаас ядаж нүхэн эвдэрлэгүй байгдаа гэдэг л энэ чиглэлээр сүүлийн бид нэг 10 жил ажиллаж байна. Тийм юм байна. Тэгэхээр одоо юу гэдэг одоо яг л нүхэн эвдрэл засах мөнгө нь бол 10 нүхний нэгийг за нэг нүхөө засчаад тэмдэглэгээ хийгээд тэмдэглэгээгээ тавьж ийснаас бид нар тэр тэмдэглэгээнд байгаа мөнгийг нүх рүүгээ оруулаад ядаж нүхэн эвдэрлэгүй байдаа гэдэг л ийм л чиглэлээр ажиллаад. Тэгэхээр нөгөө асуудал маань дахиад эргүүлээл нөгөө хөрөнгө санхтай холбоотой ийм асуудал байна. Тийм байна. За тэгээд яхаа эцэст нь би таныг бас энэ автомын салбарт сэтгэл зүтгэл гаргаад ингэ ажиллаж байгаа хүний хувьд ганцхан зүйл асуу гэж байна. Ер нь Монголын автозам Монголын одоо эдийн засагт ямар үнцийг бүтээдэг вэ? За энийг нэг л жишээн дээр тайлбарлаад хэлье. Бас нэвтрүүлгийн цаг дуусчих шиг байна. Тэгэхээр хүн эмнэлэгт төрөөд гараад л шууд автозамтай холбогддог. Шууд л автозамаар л явж эхэлдэг. За Монгол улсад нэг 3 сая 600 мянган хүн байгаа гэхэд автозам дээгүүр машинтаа яваагүй бол алхаж үзээгүй хүн за маш ховор бах та. За нэг 100 мянган хүн алхаагүй байж магад. За бараг л үгүй бах та тий. Тэгэхээр нөгөө энтэй яг энэ дээр холбогдуулаад ярихад энэ бол хүний амьдралын автозам бол хамгийн анхдагч хэрэгцээ. Бид нэр төрөөд л шууд автозам дээгүүр явдаг, ажиллаа бид нэр автозам дээгүүр гүйцэтгэж гин, ажил руугаа явахдаа автозамаар явж гин, хайртай гэр орон руугаа явахдаа хүртэл автозамаар бид нэр ингээд явж байгаа. Тийм учраас энэ автозамаар зорчиж байгаа. За нин ялангуяа энэ Монгол улсын олон улс болон улсын чанартай автозамаар зорчиж байгаа энэ ард иргэд жолооч нартаа бас нэвтрүүлгийн төгсгөл болж байгаа хэлэхэд замдаа бас илүү хариуцлагатай. За энэ ачаа даацаа бид нар яг ачаа даац тоон стандартынхаа хэмжээнд бариулаад за тэгээд ард иргэд маань хурдоод охируулад за тэгээд энэ чиглэлээрээ бид их бас явж хөвшөөд за тэгээд нөгөө ахаад ярих юм авцам ашигласныхаа урамжийг цаг тухайд нь төлөөд ингээд явчихвал ер нь бид нар илүү сайхан замаар тэгээд хайртай хүмүүс рүүгээ хайртай газар руу явахад бид нар илүү их амруулна. Тийм учраас энэ автозам бол Монгол улсын эдийн засаг, логистик, хувь хүний анхдагч хэрэгцээ учраас энэ автозам ашиглаж байгаагийн хүмүүсийн автозамаа илүү их хайрлаарай. Та тийм автозамыг ашигласныхаа төлбөрөө бас цаг тухайд нь төлж байгаарай л гэдэг юм
За Үйлчлэг гаргая да. үнэхээр их баярлалаа. Манай нэвтрүүлэг ингээд цаг дууссан байна. Манай Спутник Монгол 92.5 олон улсын радиогийн одоо бизнес эдийн засгийн тэнхлийн нэвтрүүлгийн урилгыг хүлээн авч ирж одоо биднэрт маш дэлгэрэнгүй сонирхолтой сайхан мэдээлэл ярилцлага өгсөн танд маш их баярлалаа. За манай өнөөдрийн нэвтрүүлэгт авто замын засвар арчлалтын нэгтгэл төрийн өмчт хувьцаат компани налах дүүрэгдэх салбарын менежер Телмүн оролцлоо. За танд баярлалаа. Ажлын амжилт хүсье. За та бүхэнд бас баярлалаа. За баярлалаа.